Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цагдаа дотоодын цэргийн байгууллагаас 3 дахь жилдээ хүүхэд таныг хамгаалъя нээлттэй өдрөлгийг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр хүрэлцэн ирсэн хүүхэд багчууд иргэдэд байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулах, нохойтой аль багчийн үзүүлбэр, гардан тулаан, автомашины үзэсгэлэнг сонирхуулж, урлаг соёлын болон сагсан бөмбөгийн 3-ыг харьцан 3, хийм буу, дартс, ааха тэмцээн уралдаануудыг тус зохион байгуулахаас гадна хамт ирсэн аав ээж, ах эгч нарт нь жолоодох эрхийн лавлгаа, үнэмлэх олгох хүчинтэй хугацааг сунгуулах, жолоодох эрхээ асуусан иргэдэд сургалт явуулах, галт зэвсгийн хувийн хамгаалалт, аюултай ачаа тийш тээвэрлэх, зөвшөөрлийг хэрхэн авах, цагдаа дотоодын цэргийн байгууллагад ажиллах иргэдэд тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичгийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх юм. Хүүхэд таныг хамгаалъя нээлттэй өдөрлөг энэ оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 9 цагаас 14 цагт Жанжис Сүхбаатарын талбайд болох тул эцэг их хүүхэд багчууд та бүхэн хүрэлцэн ирж цагдаа дотоодын цэргийн ах эгч нартайгаа нэг өдрийг дурсамж бүтээн өнгөрүүлээрэй.